Библиэд эмэгтэйчүүд эдгэрсэн эмэгтэй ба бие итгэлээрээ эдгсэн нь энэ түүхэнд бичигдсэн эмэгтэй 12 жилийн турш өвчнөөр шанала зогсоогүй мөн ганцаардмал нэгэн байжээ. Тухайн цаг үед тэр эмэгтэй жинхэнэ шовдрлогдсон хүн байсан юм. Түүний хүрсэн эд зүйлс болоод хүн амьтан бүгд бохирдсон хэмээн тооцогддог байжээ. Энэхүү сэдвт хүрэх гэдэг үг нь онцгой бэлэг тэмдэг болох ажээ. Энэ бол эдгэрлийн тухай түүх юм. Бурхан биднийг эдгэн гэж амласан. Зарим хүний хувьд энэ дэлхий дээрх амьдралдаа эдгэрэл олддоггүй. Гэвч эцэст нь энэ дэлхий дээрх бус харин Тэнгэрийн улсад жинхэнэ эдгэрэл ирэх бөгөөд бие махбодын өвчин зовлонгоор шаналдаггүй хүмүүс ч гэсэн эдгэрэх болно. Бид тусламж ирэхгүй ч гэсэн түүний цөхрөл, бас түүний итгэл ба уйггүй оролдлого, түүний баяр баясгалаас суралцах болно. Хамтдаа гүнзгийрүүлэн судалцгаая. Марк 5 дугаар бүлгийн 25-аас 34. Эмэгтэйг эдгээв. 12 жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гараар орж өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй. Харин ч улам мууджээ. Тэрээр Есүсийн тухай сонсоод хурсан олны дундуур явж түүний ард нь очиод хувцсанд нь хүрэв. Учир нь тэр би ядаж түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ гэж өөртөө бутнаж байжээ. Тэр даруй цус гоожхон зогссон тэрээр өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв. Есүс өөрөөс нь хүч гарсныг даруй мэдээд хурсан олны зүг эргэн харж хэн хувцсанд минь хүрв гэж асуулаа. Шавнар нь түүнд "Үе олон хүн таныг шахаж байг та харж байна шүү дээ. Тэгтэл та хэн надад хүрв гэх юм" гэлээ. Есүс үүнийг үйлдсэн хүнийг харах гэж эргэн тойрноо ажиглав. Юу болсныг мэдсэн тэр эмэгтэй айж чичирсээр ирж Есүсийн өмнө унав. Тэгээд бүх хүннээ хэлжээ. Есүс түүнд "Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж зовлонгоосоо ангижрах тун" гэв. Өнөөдрийн амьдралд өөрсдийн сул дорой байдлын төлөө бид Есүс рүү хизээ зоримгоор очих хэрэгтэй вэ? Харин ямар үед очих шаардлагагүй вэ? Яагаад? Бид сандарч эмээсэн үедээ Бурхан руу ойртон очихоос татгалздаг билүү? Ямар шалтгааны улмаас бид ингэдэг вэ? Ийм зүйл танд тохиолдож байсан уу? Бид ийм мэдрэмжээ хэрхэн үгүй болгох вэ? Ярилцах асуултууд. Өөрт нь хэн нэгэн гар хүрснийг Есүс хэрхэн мэдсэн гэж та бодож байна вэ? Түүнд хүрсэн олон гараас энэ хүнийх юугаараа ялгаатай байсан бэ? Энэ эмэгтэй яагаад Есүс гар хүрч идэгснээ хүлээн зөвшөөрөхөөс эмээсэн бэ? Библийн мэргэн үгс. Тэр эмэгтэй үнэхээр цөхрөнгөө барсан нэгэн байсан байж магадгүй. Ямар ч эмч нар түүнийг эдгэж чадаагүй бөгөөд харин олон хүн эдгэн ангаасан нэгнээс тусламж ирсэн юм. Өөртөө олны анхаарлыг татахгүй тул тэр чимээгүйхэн очиод түүний биед хүрэхийг зоржээ. Бүх хүн түүн рүү анхаарлаа хандуулах үед тэр маш их сандарч твдсэн тодорхой юм. Тиймээс тэрээр даруухан эдгэрснээ хүлээн зөвшөөрсөн. Түүний амьдралыг итгэл өөрчилжээ. Христ тэр нэгэн эмэгтэйн сэтгэлийн хүслийг ойлгож байсан шигэ өнөөдөр ч гэсэн бидний зүрх сэтгэлийн хүслийг ойлгодог. Хуваалцах нь найз нөхөд танилын хүрээнд байх өвчтөе хүмүүс тусламж хэрэгтэй байдгийг бид мэднэ. Бид тэдний эмчит үзүүлж зүсэм талах ба хоол өгч угаалга хийж гэр орноо цэвэрлэж дэлгүүр явахтан тусалж тэжээмэл амьтдыг нь асарч болно шүү дээ. Заримдаа зүгээр л тэдэнтэй хамт цагийг өнгөрөөж халуун тэврэлт өгөх нь хамгийн сайхан бэлэг болж чаддаг. Тэдэнд зориулан цаг гаргах нь маш их тус болдог. Би ямар арга замаар өвчтөе хүмүүс болон ялангуяа хүнд өвчтнүүдэд тусалж болох вэ хэмээн бодож тунгаагаарай. Хамтдаа залбирцгаая. Хайрт Бурхан минь ээ, бид ч гэсэн өнөөдрийн өөрсдийн амьдралд байх зовлон бэрхшээлээс ангижрахыг хүсэж байна. Бидэнд байгаа өвчин шанал, сэтгэл санаа, бие махбод, сүнсний аль нь ч байсан та эдгэж эрүүл энхийг хайрлаарай. Бидэнд өгсөн эдгэрлийн тухай эрхэм амлалтуудад талархаж байна. Амен.